vlog. Hi vlog. Энэ удаагийн бичлэгээр юу ярих гэж байна вэ гэхээр хүмүүс асуусан байсан энд ингээд оруулчих. Хотод ажиллаж амьдрахад ер нь яг ямар хөө вэ? Байрны түрээс ямар хөө вэ? Нөхцөл нь ямар хөө байдаг вэ гэд тэгээд хот руу ирж аялахаар юу үзэх вэ гэд зөндөө асуултууд байсан. Тэгээ одоо тэр асуултанд нь хариулъя. Тэгээ энэ удаагийн vlog дээр би ганцаараа байгаа. Хотод сурах, ажиллах, амьдрах, хүүхдүүдтэйгээ хамт очиж амьдруул сургууль цэцэрлэг ямар хөө байдаг болоо магистраар сурвал гэр бүлтэйгээ очиж болдгоо гэх мэтээр одоо хариулаад өгөөрэй гэж хэлсэн байсан. Ер нь хятад хэлтэй л бол ер нь энд хотод амьдарч болно. Тэгээд тэр сургууль цэцэрлэгийн хувьд гэх юм бол нөгөө гадаадын иргэншилтэй гадаадын хүмүүс болохоор хувийн сургууль цэцэрлэг ер нь авдаг. Тэгээд сургууль цэцэрлэгийнхаа үн хүс төлбөр нь болохоор нэг сая 500 хавцаа байдаг баха. Сарын сая 500 хавцаа байдаг. Тэгээ сурангаа хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь өгч болно. Амьдрах нөхцөл ямар хөө гэх юм бол Монголыг бодвол мэдээж нэгдүгээр өмнөх блог дээр харсан. Одоо байрны түрээсний үн хямдхан, өртөг хямдхан, нэг үнэтэй юм бол мэдээж махал үнэтэй. Дахианы мах, гахааны мах юу нэг хямдхан. Үхрийн мах, хоньны мах ер нь ямар нэгэн тэр мах 5 шүн мах бол ерөөхдөө үнэтэй. Бус нь бол хамаагүй хямдхан. Хотын талаар өртөг соёл ямар бизнес эрчтэй хөгжиж байна вэ? Энэ талаар бичлэг оруулаад өөрөө гэж хэлсэн байсан. Ер нь бол одоо хоол гэх юм хоолны газар ер нь маш хүчтэй хөгжиж байгаа. Угаасаа дэлхийд дахнаар хоолны тийм рэйл ч юм уу хоолны бичлэг энэ дээр үзэлт хяналт амар саадаг штеп. Ер нь хоол тэгээд гадаад иргэншилтэй хүн ер нь энэ хятад бизнесээ хийж болдгоо. Болох үед бол хөрөнгө оруулалт гэх нэрээр одоо өөр монгол хүнтэй хамтардаг ч юм уу тэгжээж бизнес хийж болдог. Тэгээд хоол гэдэг нь одоо хот руу аялал зуучлал, эмнэлэг гээд монголчууд маш их олноороо нааш ярьж байгаа. Тэгвэл нөгөө монгол хүний яг одоо бидний иддэг бууз, хуушуу, цөөвөн гэдэг ч юм уу яг тийм хоолны газар байдгүй. Тэгэхээр өөр монгол хүнтэй хамтраад энд гоё тийм монголчууд руугаа хандсан тийм гоё хоолны газар нэг юм бол бас амжилттай явах гэж юм бодож юм дээр. Maple Leaf гэж дунд сургууль хэр болоо монголчуудыг монгол хүүхдүүдийг зуучлаад байлаа гэж хэлсэн байсан. Битээр тийм сургууль дунд сургууль юусэн хараагүй. Гэхдээ миний тэр фэйсбүүкээр харах нэг хот руу наашаа стори ингээд төгссөн хүүхдүүдийг сургууль руу бол зуучилж бол бүгдөө тиймэрхүү хэд хэдэн газар байсан. Тэгээ би олох юм бол тэгээд энд оруулаад өгье. Хотод Zara, Uniqlo байдаг уу гинэ. Uniqlo, Zara брэндүүд бол бүгд байгаа. Гэтэ өмнө хүсний хувьд бол яг Монголтой ер нь жоохон адилхан. Тэгээ хүмүүс нэг ингэж байсан тэр Вандагийн зах руу ороод юм авдаг штэ яг монголчууд яг хотод ирж байгаа юм хүн болгон тэр Ванда гэдэг зах руу орж ер нь хувцсноор хөдөлთა авалт хийдэг. Тэгвэл бол тэд нар болохоор ингэж ярьдаг амар инээдтэй. Энэ хідвэ гэж асуувал чинь нэг цамц 200 гэж тэгнэ. Түүнгэлч манай монголчууд мэдгүй яг тэр үнээр нь авах гэдэг үгүй 200 оны ямиг тооны машин дээр хэлгүй байсан ч гэсэн надад 80 төгчхөө 70 төгчхөө гэсээр байгаа ер нь тал үнээр нь буулгаж авдаг шүү манайхан та нар хотод ирээд тэр Вандагийн цахаар орохоор бол яаж иж байгаа тал үнээр нь буулгаж аваарэ буудаг байхгүй бай маш сайн буудаг. Тэрнээс биш тэр яг нөгөө брендийн Zara, Uniqlo энэ бол угаасаа л яг тогтсон үнээр л байгаа. Баяр хүргэе. Юм асуух гэсэн юм монголчууд амьдардаг гэсэн штэ яаж хотод ерөнхийдөө нь хятадд амьдарч болох вэ гэсэн байна. Амьдарч болно. Гэхдээ хамгийн чухал нь хэлтэй л ах хэвээр. Хятад хэлгүй бол энд нэрээ хаанч юм бараг явахгүй. Зүгээр нэг за дэлгүүр орсон ч гэсэн нэг татаа тунгаадчаа бид нэг хүнсээ авах хүнс авч болно. Гэхдээ хэлгүй бол энд ажил олдохгүй.
хилтэй байж ич ер нь янз бүрийн ажил хийн. Тэгээд магадгүй нөгөө нэг технологи энэ ингээд технологийн мэрэгчлээ программист энэ байж болно шүү дээ. Тийм хүмүүс болохоор хилтэй байх юм бол яг мэрэгчлэлээр ингэ ажиллаж болно. Ажлын хувьд бол бүх хотод ажлын байр бол зөндөө байна. За тэгээд байрны нөхцөл энэ байрны нөхцөл нь байр түрээслэх нөхцөл нь ямар хөө гэдэг вэ гэж асуусан. Нөхцөл болохоор ер нь бол яг Монголтой адилхан 6 дээр нэмэх нэг ч юм уу 3 дээр нэмэх нэг ч юм уу яг тиймэрхүү байдаг. Тэгээд туризмын хувьд болохоор нэг Монгол мөнгөөр 800,000-аас нэг сая 200-300-ийн хооронд ер нь байгаа. Нөгөө 3-4 өрөө байр шүү дээ. Одоо манай энэ турист байгаа байр чинь 3 өрөө байр. Тэгэхээр сарын түрээс нь 1 сая. Тэгээд цахилгааны мөнгө тог усныхаа мөнгөийг яадаг вэ гэхээр энд ерөнхийдөө бүх юу гэдэг газар гэдэг. Газар одоо газ бэлэгтэй газараа хоолно гэсэн. Газаа ингээд юу яаж вэ? Одоо тэр төлдөг аппликейшн руугаа нөгөө одоо 50 он ч юм уу 70 он ч юм уу хийгээд явуулсан газ ашиглах болгох хэмжээс баг хэмжээгээр ингэж мөнгө ингээд суутагдаад явждаг гэсэн. Тогчаасаа адилхан. Мөнгөө тэр одоо нэг 100 оноор ч юм уу нэг 50 оноор ч юм уу цэнэглэлээ гэж бодоход тэрэндээ таарсан ингээд баг ингээд суутагтаа тэрнээс хастай явдаг. Тэр мөнгөнд дуусчих юм бол угаасаа тов байхгүй газ байхгүй гэсэн. Тэгээ нэг юм байсан. Ер нь энд ингээд байр түрээслүүлж байгаа хүмүүсүүд нь ерөнхийдөө юу яадаг? Сүүхийн мөнгө төлдөг. Битээр одоо энэ байрандаа сүүхийн мөнгө төлдөг гэсэн баггүй. Энэ байрыг түрээслэж байгаа эзэн сүүхийн мөнгө төлдөг гэсэн. Монголд ч болохоор бид нэр сөөх, ус, тог гэх бүх юмаа өөрсдөө түрээслэж байгаа хүмүүс бүгд өөрсдөө төлдөг шүү дээ. Энэ болохоор тийм биш. Сүүхийн мөнгөийг бол түрээслүүлж байгаа хүн өгдөг гэсэн. Хаалганы тогтоос үлгүүрийг хаанаас авсан бэ гэнэ. Битээр нөгөө гэрээ танилцуулж хаад яг бүгдний хажууд нэг тогтоос байсан шүү дээ. Тэрийг болохоор зургийн за би болж өгүүлэнд оруулах гэдэг. Та нар зүгээр зургийн скриншот хийж аваад табо дээрээ зүгээр юу яа зураг оруулаад энийг цахиалаад авчих гэсэн. Янз бүрийн сонголтууд зөндөө байна. Бүх хотод ийм байр, шинэ байр, ер нь шинэ байрууд маш ихээр баригдаж байгаа. Тэгээ шинэ байрны түрээс нь дээлхий сая төгрөг хийсэн шиг яг ийм янз бүр байгаа. Тэгээд нэг сараар иймэрхүү байр түрээсэлж болдоггүй гинэ. Нэг сараар түрээсэлж болдог. Ялангуяа манай хотгонд яг улсын эмнэлгийн хойно гэдэг болохоор манай хотгонд ер нь сар мараар түрээсэлдэг монголчууд амар хэдэг. Тэгээд нөгөө эмнэлэгтэй гайхан болохоор эмнэлэг рүүгээ орж өдөртөө эмчлэгийг хичээд тэгээд буцаад гэлөө гараад ирнэ. Тэгээд энэ чинь нэг гэр буудлах гэсэн үг л дээ. Тэгээд гэр буудлах болохоор өөрсдөө нөгөө хоол ундаа хийгээд идчих болно. Иймэрхүү түрээслэх байрууд нэрээ зөндөө байгаа. Тэгээд бүх хотод монголчууд гэдэг нэг групп бид энд ингээд оруулчих. Та нар ийшээ нэгдээд ер нь тодорхой хэмжээний мэдээлэл юм тэгээд ирээнээс наашаа бүх хот руу зөөдөг унаа гэдэг энэ дээр бол бүр зөндөө юм байгаа. Та нартай аваад үзээрэй. Монгол гэрлэлтэй батлуулахдаа ямар бичиг баримт бүрдүүлж байсан бэ гэдгсэн. Битээр эхлээд бүх хотод батлуулсан хамгийн зөв алах нь яг тэр байсан гэлээ. Тэгэхгүй нөгөө шууд Монголдо батлуулчаа дараа нь батлуулах гэхээр хүчингийн бүх юмуудыг ингэж одоо Монгол руу орчуулах нэг тэрийгэл амар бичиг баримтны асуудал байсан болохоор битээр Монгол хотод эхлээд батлуулсан. Тэгээд дараа нь Монгол халтаа батлуулсан гэсэн үг байхгүй юу? Тэгээд Монголдо батлуулах бүх хотод батлуулахын тулд миний хувьд болохоор бичиг баримт гэх юм бол одоо иргэний үнэлэхний одоо ийм өнгөлөөр авсан хуулга тэгээд гадаад пассворт тэгээд өмнө одоо хэрэгт орж байгаа гэсэн баталгаа өмнө гэрлэж байгаагүй гэсэн баталгаа энэ бүх бичиг баримтуудаа хятад хэл рүү орчуулуулад тэгээд натватор ороод натватор орсныхон дараа багшийн нийтийн тимд дэдэг нөгөө апстил за бас дуруу яриад гэж магадгүй апстил гэдэг нэг юм тамга дарт юм байна. Тэр нь юу гэхээр нөгөө нэг улсаа төлөөлөөд гадшаа явж байгаа болохоор улсаа төлөөсөн тийм том тамга дарч өгдөг. Одоо нөгөө ихтэй сургууль ингээ гадшаа солонгос, Япони, Хятад руу явж байгаа хүн болгоо ер нь заавал апстил ер нь даруулт юм байлээ. Тэгээд тэрийг даруулчаад бүх хотод ирээд бүх бичиг баримтуудаа дахиад хятад хэл рүү орчуулуулаад тэр дарсанд юугаа
Тэгээд одоо нөгөө хамрагдах одоо гэрэлтийн баталж удаагаа холбогдоод тэгээд гэрэлтэд батлуулсан хүчингийн хувьд бол юу гэрэг болсон бэ гэхээр энэ хэрэгжилтэй л болохоор зүгээр иргэний өмнөх нь гадаад пассвортынхаа болоо. Тийм байсан. А Монгол талдаа гэрэлтэд батлуулахад бас мөн адилхан хүчингийн бүх одоо ургийн бичиг бүх одоо тийм гадаад пассворт иргэний өмнөх тэрийн бүгдийг монгол хэл рүүгээ орчуулуулаад бас материалтаар орсон. Тэгээд Монгол талдаа ингээд батлахад ийм юу гэдэг юм бэ? Гараараа нэг ийм өргөдөл маягийн бичих бастай гэдэг юм лээ. Хөвчин хятад хэлээр өргөдөл бичээд би монгол хэлээр өргөдөл бичиж өгсөн. Тэр нь яг юу гэдэг вэ гэхээр битээр тэдэн онд танилцаад тэдэн оноос ингээд битээр ингээд хамт амьдарч байгаа ийм шалтгаанаар битээр ингэж байгаа гэдэг юмаа бичээд тэгээд битээрийн гэрэлтийг хүлээж авна гэдэг тиймэрхүү өргөдөл маягийн бичсэн. Тэгээд давхар хажууд нь одоо битээрийн гэрлэхийг баталж байгаа нэг хүн байх хэрэгтэй. Тэр нь баталгаанд нь манай ээж явсан. Ээж нь бас гаруй ус бас хэрэгтэй байсан. Тэгээд яг иймэрхүү бичиг баримтуудаа хөөцөлтөөд Монголдаж тэр бүх хотод зөвчдөр энэ хоёр л гэрэлтэд батлуулсан. Тэгээд гэрэлтэд батлуулсныхаа дараа би орчин суух виз авах хэрэгтэй болно. Тэрийг Монголдоо яасан. Монголын хятадын Монголд байдаг хятадын элчин сайдын яам дээр очиод яасан чинь бүх юм онлайнаар одоо виз мэдүүлэх болсон мөлий. Амар сая 6 сарын сүүлээс ахвал тийм болсон гэсэн. Тэгээд онлайнаар визээ мэдүүлээд тэгээд би ч мэдээж өвчин битүү гэрэлтэд батлуулсан байгаа штэ. Тийм болохоор яг ихэндээ 6 сарын виз надад өгсөн. Одоо нэг үснэ би 6 сарын визтэй юм байгаа гэсэн байхгүй юу? Тэгээд дараа нэг жилийнх тэгээд дахиад нэг жилийнх ингэж жижиг алхам сунгаж явж байгаа. Тэгээд тодорхой хэмжээний 2-3 жилийн дараа ч юм уу тийм мэдгүй тэр үед надад яг энэ бүрэн яг дураараа орж гарах эрхийг минь өгд юм байлээ. Битээр нэг яг энэний өмнөх блог дээр нөгөө ирээн дэдэг нэг мах шатаг газар орсон шүү дээ. Тэр газрыг хаана идэв вэ гэд асуусан байсан. Ирээн дээр go гэд хоолны газар шүү. Тийм. Go гэд солонгос хоолны газар байгаа. Тэр болохоор Хотод бас нэг салбартай, Ирээн нэг салбартай, Шахан бас нэг салбартай тийм хоолны газар байсан шүү. Тэгээ бүр олохгүй байх юм бол та нар нөгөө нэг хоол идээл бичлэг гэдэг нэг өөр монгол нөхөртэй нэг хичээд штэ. Мэлээ их гэрэлт хийгддэг гэлээ юу лээ. Тэгээд Facebook-ийн энэ дээр оруулчих. Энэ их чинь рейшн донд яг тоглолтын газар байгаа шүү. Бодохгүй Хөхот руу гэр бүлээрээ аялах төлөвлөгөөтэй байгаа. Юу үзэл гоё вэ? За санал болгоо хэлээд өгөөрэй гэдгийгсэн байна. За Хөхот руу аялах гээд ирж байвал ер нь үзэх юм жоохон цөөхөн. Мэдээж та нарын нэгээр усан парк үзэж болно. Усан паркаа тойроод гадаа нөгөө нэг юм хүүхдийн тоглоомын парк гэдэг тэр хаваар үзэж явах юмуд бол ер нь бол зөндөө байдаг. Тэгээд тэр усан парк нь хотынхаа төвөөс ер нь 20 гэлөө 30 км жоох зайтай байдаг. Тэгээд чинь өөр одоо юу гэж шүний годомж гэж бас байгаа. Усан парк, шүний годомж, музей үзэж болох юм байна. Тэгэл нэг сайхан цэвэрхэн хотол үзэндээ. Тэгээд дан аялах биш. Аялангаа ирээд энд одоо олон улсын имлэг ч юм уу тиймэрхүү имлгүүдээр яваад бүтэн биеийн шинжилгээ янз бүрийн өвгөнгөө аялал ер нь яг зүгээр юм шиг санагдсан. Одоо нэг явахдаа хоёр юм амжуулна гэсэн үг байхгүй юу? Аялаад гоё газар ч үзчихлээ, эмчилгээ, бие хаагаа үзүүлээд ерөнхийдөө юм авчлаа. Тэгээ эндхийн имлэг ер нь нэг шинжилгээ нь Монгол мөнгөөр нэг 15,000 ч үлээ 10,000 ч үлээ тэр хавцаа байдаг бахаа. Олон улсын имлэг аяа тиймэрхүү байсан юм. Тэгээд өглөө 8 гэж ороод 11 үед бүх шинжилгээг өгөө гараад ирдэг. Тэгээд дандаа ийм нөгөө өөр Монголын имлгүүд чи дандаа өөр Монгол эмч нартай болохоор хэл усаар ойлголцохгүй байх гэсэн асуудал бол ер нь байхгүй. Тэгээд гадааны магадгүй зарим одоо нөгөө наашаага имлэг аягүй хөгжиж байгаа болохоор гадааны ингээд нөгөө юу гэдэг юм хөтөч гэдэг хүмүүс яг имлэг дотор бүгдэнд нь байдаг байхгүй. Тэгэхээр аялангаа ирээд эмчилгээгээ хийлгээд эмчтэйгээ уулзаад тэгээд одоо ерөөхдөө нөгөө биднэрт одоо Монгол биднэрт нөгөө нэг юм капсулаар юм өгөөд идэв штэ. Энэ болохоор эмнэлэгт үзүүлэх юм бол тийм тухайн хүнд тохирсон яг тан өгдөг. Биеинд нь таарсан тан. Тэр тан нь маш сайн, үнэхээр сайн. Тэрийг би яагаад сайн бэ гэж хэлээд байна вэ гэхээр битээр наашаа Хот руу яг нүгж ирэхийн өмнө би хатгаа авсан байснаа мэдээгүй. Тэгээд миний хатгаа бараг 2 сар тэгээ явцсан байна гэсэн аахгүй юу. Тэгээ би яг тухайн үед нөгөө бичиг баримтаа хөөцөлтөөл тэр апостил энэ төр гэх юмнууд байхгүй л тэгэл гадар дотор явал
Тэгээд хатгаа маань нэлээд хүнд болцсон. Тэгээд би босч чадахгүй яг Монголд нэг 4 хоног стаж ухаас нэг болтлоо халгарсан байхгүй юу. Тэгээ Монголын эмийн сангаас мэдээж ийм аа гэхээр эмчин жолоо юмгүйгээр тэгээ яахаа мэдгүй явж байгаа. Тэгээд за ер нь одоо нэг л урагшаа хийж байгаа юм чинь хоёлоо готтой очиод үзүүлчихгээд тэгээд дээр ирээний эмнэлэг дээр үзүүлсэн чинь миний хатгаа нэлээд бүр үнэхээр юм хүнд болцсон байсан. Тэгээд бид хоёр за хоёлаа эхлээд хоёлаа энийгээ амжилуулахын тулд орцс руу явъя гэдэг. Тэгээ орцс болохоор орцсын манай ч орцсын өвшөө хушуу гэж явдаг. Тэгээ хушуун дээр болохоор аав ээжийн таньдаг эмчдэр үзүүлээд 14 хоног стажийн туслаар бөмбөгдсөн юм. Тэгээд тусал хийлгэж байгаа давхар тэрний хажуугаар би 1 сар тан уусан. Тэр тан үнэхээр мундаг байсан. Тэгээ би үнэхээр намайг ингээд бүр ингээд аим шиг болцсон хийгээг болцсон байсан хүний зүгээр ингээд тусгаад ирсэн. Тэгээ би энэ хятадын тан одоо боломжтой талдаа үзүүлж байгаа бол ер нь тангуудын сайн уугаад танал сайн уугаарай л гэж хэлмээрээ тан үнэхээр сайн. Үнэхээр сайн шүү. Хоёрдоо яаж холбогдохгүй туршлага судлаж юм асуух гэсэн юм аа гэдгсэн байна. Битэрийн Instagram ингээд гарч байгаа над руу холбогдоод юм асууж бас болно. Үер болоод байгаа мó гэж асууж юм. Тэмээ энд үер болсон. Маш хэмжээний үер болсон. Бараг 7 хоног битүү бороо орсон. Үер болоо тэрний одоо үер болсонгоос ахуулаад маш олон машинууд живсэн. Тэгээд нэг хүргэлтийн ажилтан бас хүргэлтээж явж байгаа нас барсан тиймэрхүү бас хэрэгүүд бас энд болсон. Тэгээд нэг ийм Монголын ямар хаан юм бэлээ? Нэг хаан хотод ирээд ямар сайхан газар яасан ямар гоё газар юм бэ мэдгүй би яг тэр юуг мартчихжээ. Тийм нэг дээр үеийн тийм үг гэдэг юм бэлээ. Тэгээд энд борой хорн зундаа борой хорн өвөлдөө цас их орно гэж хэлснээс хойш ер нь хотод ер нь борой амар хорт юм бэлээ. Битэрийг ирснээс хойш борой битгэл боротойсон. Тэгээ бороо зундаа биш өвөлтөө яг цас яаж орох би сайн мэдэхгүй. Гэтэ одоогор өвлөө үзэг байх болохоор бороо амар хордог. Тэгээ энэ бороо ингээд өөр ингээд ордос ч юм уу те 90 рүү яваад байгаа юм гэхээр үгүй дандаа хотод хориол нэг бороо болсон. Айгуу сонир. Тэгээд үер болсон. Танай хүн стрим CS:GO тоглох юм уу? Стрим хийдэг үү гэж асуусан. Манай хүн стрим хийдгүй. Тэгээ зүгээр өөрөө тоглох туртай болохоор тэр компьютер тоног төхөөрөмжүүд нь тийм байгаа шүү. Арай л хямдхан уу? Хятад аяар ер нь хүнс ийм хямдхан байдаг юм уу? Асуусан байна. Ер нь хүнс хямдхан, ногоо хямдхан. Гэтэ нөгөө тэр хот яг ямар хөө хөгжилтэй одоо цалин мөнгө ямар хаагаас хамаарал яг өмнөний үрт мөнгө явчихж байгаа. Нэр энэ бүх хотод нэр цалин ус нэр ямар байдаг хэлэх юм болсон шүү дээ. Цалин ус Монголтай адилхан 1,500,000-аас 2,500,000 орнд байдаг. Тэгээ яг энэ цалингаараа ер нь амьдрал байж болдог уу гэхээр болдог. Мэдээж хилтэй ээж л ажилд орч чадна. Хилтэй ээж л хотод амьдарч чадна шүү. Манайхан тэгээд ирж амьдарч байгаа хүмүүс байх юм бол хятад хэлийг сайн сураад ирэх юм бол энэ үнэхээр гэр бүлэрээ ирээд амьдрахад ямар ч төв байхгүй, ямар ч тийм асуудал бол байхгүй. Тэгээд мэдээж ажил хийж байгаа юм чинь тэр компаниас чинь таны ч юм уу танай гэр бүлийн визийг хөөцөлдөж өгөх ёстой байдаг. Тэрийг сайн анхаарай. Аппликейшнээр хайж болсон бэ гэдгсэн. Бид хоёр нэг хятад хоёр аппликейшнээр ер нь байраа харж үзэж уулзаж хүмүүстэй ярьж уулзаж явсан. Тэгээд хоёр хүн одоо байраа тэгж өөрөө төрүүлээд байна гэсэн юм их байдгүй юм билээ. Ер нь бол байгаа. Гэтэ нөгөө манай нэг Remax гэх нэг агент л хийдэж штэ. Тиймэрхүү яг хувь одоо тиймэрхүү ажил хийдэг тийм хүмүүс ер нь ингээд чи одоо төрөлжлүүлэх гээд байгаа хүний эзнийх нь өмнөөс тэр байруудыг ингэж үзүүлээ за энэ байраа тийм байраа ингээд ер нь яриа авчдаг. Тэр нь аяга амар байсан. Тэгээ байрныхаа одоо байраа яаж түрээсэн, яаж ямар аппликейшнаар орсон гэдэг ингээд би нэг оруулчих. Тэгээд та хоёрын хятадын усан тасч ийн үү гэж асуусан. Ус нь ер нь жоохон хэцүү. Нөгөө нэг холоор ихтэй байдаг болохоор
Тэгээд ус буцлагчин дотор ус хийгээл буцалгаад ирээд байгаа бол доотлолт нь юм цагаан цагаан юм гэдэг тунцсан байдаг байхгүй юу? Хитрхи зэмшүүлсэн гэх юм уу? Тэгээ ус юм жоо хэцүү. Тэгээ бид тээр уух ус тэгээ хоолныхоо усыг нөгөө хүргэлтээр бид тээр ундаа ус юм нүд авчдаг өмнөх видео дээр ирсэн шүү дээ. Хүргэлтээр бид тээр ундны уух услуудаа захиалаа авчдаг. Тэгээд хоол дээр хийх усаа болохоор буцалгаж байгаа, шүлт болох юм бол буцалгаж байгаа. Тэгээл хоол руугаа хэдэл гэсэн үг. Тэг ер нь яг тэгж хийдэг. Тэгээд басан тийм болохоор үсээ ингээ угаах болгоо амар хатуу болдог нэг юм арзайсан нэг тиймэрхүү юм болдог. Усан жоохон хэцүү шууд карантинаас усмаас авч болохгүй шүү. Тэгэл яг л нөгөө нэг Хөхбат руу хэлний бэлтгэл байдаг уу? Хэдэн сараар хүүхдээ Хөхбат руу хэлний бэлтгэлд явуулах гэсэн юм аа гэдэг. Facebook дээр зөндөө байгаа. Одоо тэр жүжигчүү барах байх ихнэр гэдэг шүү дээ. Тэр ихч яг өнөөдөр би үзэхэд тэр ихч багс хүүхдээ Хөхбат руу хэлний бэлтгэлд явуулж байгаа тийм намун гэж сургалтын төв яцсан. Магадгүй тэнцээс ороод тэр газраас ингээд асуугаад хэлний бэлтгэлд явуулах гэсэн юм аа гэж бас асуугаад хүүхдээ бас хэлний бэлтгэлд явуулж болно. Тэгээд имчилгээ л юм да. Та эдгээр хэлэх юм аялангаа нэр газар уу. Гэхдээ имчилгээг нараад үзүүлээд имчилгээгээ хийлгээд яваарай л гэж зөвлөмөр юм. Имчилгээ бол үнэхээр сайн байдаг. Тэгээд олон улсын имчилгээ яг хойхон талд нэг манай хотын дотор одоо битүү туризмын одоо гэр бодлого байдаг. Тэрийг та нар бас хаанаас хайж болох вэ гэхээр Хөхбат дахь монголчууд гэдэг тэр группээсээ хайж болно. Тэгээд ер нь аяллаа компаниар биш өөрсдөө явцсан хамаагүй дээр юм билээ. Арай хямдхан тусна тэгээд нэг чөлөөтэй газар үзэж болно. Тэгээд юан бэлэн авч ирж ирсэн шүү дээ. Манайхан бэлэн мөн ер нь бол нэг хүн хилээр бэлэн мөнгө авч гарахтаа 20,000 yen хамгийн дээдлийн хэмжээнд 20,000 yen авч гарч ирдэг. Гэхдээ бэлэн мөнгөний ороод та нар одоо голомт ч юм уу төрийн ч юм уу ямар ч тийм олон улсын тийм карт гэдэг шүү дээ. Бид нэрээ Монгол дансан нэрээс олон улсын карт тэднэрийнхээ айл бивтэйгээ холбочвол амар шууд айл бивээ оршуулаад л чинь заавал бэлэн мөнгө авч явах шаардлага байхгүй гэсэн. Тэгээд хаан банк бас айл бив цэвэрлж болдог болсон байлээ. Шимтгэл нь нэг 20,000 зан хавцаа байсан. Та нар наашаа хэрэг ирэх гэж байгаа бол тэр бүх одоо банкудаас ингээд судлаад үзээрэй судлаад ямар ингээ банка айл бивтэйгээ холбож болох вэ гэдэг. Би болохоор голомтынхаа дансыг айл бивтэйгээ холбоцсон. Тэгэл юм авсан ч айл бивийг нь уншуулсан бол миний Монгол данснаас шууд автоматар хасагдаа явчихдаг гэсэн. Тэгэхээр заавал бэлэн мөнгө юу барьж ирээд тавих шаардлага байхгүй. Монгол банка айл бивтэй холбож. Тэгэл болох. За тэгээд нэг тиймэрхүү байна. Тэг яг иймэрхүү сэдвээр битээрээс хүмүүсүүд асуугаад байсан. Тэгэд аялах юм бол тэгэл усан баатаа үзчихнэ. Усан баатын гадаа байгаа тэр тоглоом харахудаар явчихна. Хэд хэдэн том үзий агаад үзийдээ үзчихнэ. Шүнийг бодомжоо үзчихнэ. Тэгээд амтны хүрээлэн бас байгаа. Жохон холтоо. Тэгээд миний аватар, шилэнгүү гэх тиймэрхүү юм байгаа. Тиймэрхүү бүх юм та нарын Хөхбат дахь монголчуудын группээс юм нэгдээд үзэх юм бол илүү олон мэдээлэл авах хаа. Тэгээд бит хоёрын ажил амьдрал нэг ингээл явж байна. Одоогоор энэ нөгөө гоо сайхны ч юм маникюр бол яг гайгүй хөгжиж байгаа хүмүүс гайгүй байгаа. Гэхдээ гоо сайхан wax нүүрний тийм гоё аппарат солонгос гоё аппарат гэдэг ч юм уу, сормоос гэдэг ч юм уу, педикюр гэдэг ч юм уу, ер нь нэг гоё хөгжүүг байсан. Хөгжил байхгүйсэн. Одоо тэгээ бид өөр сормоосныхаа шинэ соёлыг энэ Хөхбатад оруулж гээл хүмүүсээр TikTok хийдэг хүмүүсээр ингээл бичлэг хийлгүүлээл тэгээ сормоосын нэгжүүл тэр хүмүүс бичлэг хийжгүүл одоо жоохон нэг юм салаанаа хүмүүс таниулах үүднээс ерөөхдөө явж байгаа. Яг ингэж овоож цодлоо цагтай оож цодлоо ингээл завгүй ингээл байгаа бол биш. Тэгээд нэг тийм байна. Тэгээд
Бүх хотоор аялах байгаа бол 2 цагийн зайтай ордос хотыг бас та нар үзэж болно. Ордос Монголоос манай хичнээн ирж байгаа. Өөртөө үзүүлэнгээ таван хүүхдээ бас үзүүлгээд ирж байгаа. Одоо ирж байгаа юм шиг байна. Тэгэхээр амьдрал нэг юм хүлээ. Овоож цаадлаа цаг хитээ тэгээд гоё арай болоогүй. Яг соёлынх нь ихэнх үе дээрс энэ соёлыг энэ шин соёлыг оруулж ирж байгаа болохоор бас хэцүү. Тэгээд балтаатай тэгээд бид мөнгөгүй болохоор аав ээж хоёроо зэлдэг. Аав ээжөө мөнгө өгч мөнгөтэй болохоор буцаад өчтөө би гоё. Тэгэл нэг тиймэрхүү амьдарч байна да. Тэгэл хотод ирэхээр бол тиймэрхүү юм үзэж болно. Давхар та нар гэтээ эмнэлгээр нь л заавал ороод үзээрэй. Тэр шинжилгээ бүх байдаг юм аа үзүүлээрэй. Тэгээд хотоос шопинг хийх бол моолуудаар шопинг хийж болно. Миний хийсэн шиг Рванда гэдэг зах амар буудаг шүү. Та нар зүгээр тооны машин дээр буулгаад юм аваарай. Монголчууд хэл усгүй болохоор буулгаж авч чаддаггүй. Тооны машин дээрээ л бичиж болгоод бай. За тийм байна. Тэгээд том моолууд үзэж болох юм байна. Тэр хүүхдүүдийн хичээл сургуулийн бэлтгэх гээд хотод ирж байгаа бол ер нь үнэтэй шүү. Үнэтэй. Тэрний оронд Монголоос бэлддэг нэг бол 5 монгоос цагаалт юм. Эцгээс бэлтгэх гэдэг юм байна. Зүгээр сах брендинг хувцсуудыг бол хэмжээнээс авч болно. Брендинг дэлгүүрүүд нь үе байж байгаа огцом хэмдэрдэг. Тэгээд хэмдэрлийг нь тааруулаад яг ирж та нар ирж чадах юм бол ер нь янда тавьсан юм тийм. Тэгээд иймэрхүү юм ярьлаа. Тэрхийн удаан юм яриа чалчсан уу? Гайгүйсэн үү? Товчхон бөгөөд тодорхой бөгөөд товчхон шиг хариу өгье гэж бодсон юм. Тэгээд бичлэгээ ингээд үсгээ тэгээд би ганцаараа бичлэг хийлээ. Тэгээд subscribe дараад лайк дараад өгөөрэй.